би тий. Вау, бүр ягаан. Яг миний тэн шиг ягаан. Бас чинь хавар мааварлаад бас ингээд хаваршаад байгаа мó яагаад байгаа юм. Give it to me like Хай сэдв зүгээр шигтэй манай хаа. Зүгээр л нүд зүгээр хийж байна уу? Аа. Хойтой. I love you. За сайн байцгаана уу? Жимсэгийн блог эхэлж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн блогоор юу үзүүлэх вэ гэхээр аль хэдийн бид нар 10 блогийн ард гарчээ. Өнөөдөр 10 блогоо дүгнээ. Яг ямар блог хийсэн, тэ одоо ямар хувц авсан, хэдэн төгрөг зарцуулсан ч гэдэг юм уу, ямар дэлгүүр орсон, тэ тэнд яг юу байсан. Жохоо юм дүгнэлт маягийн тэ юм блог хий гэж бодоод хэлж байна. Хэрвээ та миний блог үзэж амжаагүй бол яг одоо энэ дүгнэлт хэсэгт байгаарай гэж хүсэж байна. За ихний блог бол надад хизээч мартагдахгүй. Энэ 10 блогны ард гарахад миний ихний блог бол үргэлж надад одоо дурсан жүлгээсэн блог болсон байгаа. Ингээд хэлцгээ. Би ихний блог дээр 4 хувц авсан байна. За нэг цагаан пижак авсан байна. Хаатай юбг авсан байна. Нэг ноолсон оролт цамц авсан байна. Мөн мак авсан байна. Сата бор мак авсан байна. Тэгээд энэ яг 4 хувцнаасаа одоо хамгийн надад таалагдсан ч гэдэг юм уу тий одоо тэр хувцаа надад хэлгэвэл надад энэ юб маань их таалагдсан. Одоо энэ саата энэ юб маань их таалагдсан. Харангуугаасаа best шүү дээ. Угаасаа харангуйч хаан ч гэсэн юун дээр ч зөгтөг учраас надад энэ юб амар таалагдж байгаа. Эхний блог маань ингээд $45 бүтчээ. За дараагийн блог дугаарыг дараагийн Come with me thrift shopping гэдэг нэртэй байна. Зя бор цамц авсан байна. За энэ болохоор жоохон спорт маягтай ханцуу одоо манжаткууд нь болохоор сундаг тийм материалтай байсан. Тэгээд шорт авсан, шорт авсан. Энэ болохоор маш гоё бас сундаг зөөлөн материалтай байсан. Тэгээд шар юбг авсан. Энэ болохоор урд яг кетэн дээр ч юм уу те биеийн одоо юугаар сундаг, хэлбэрээр сундаг байсан. Хар даашин авсан. Хоёр блогдоо би $41 зарцуулжээ. Hope thrift shopping гэдэг shop гэдэг дэлгүүрт очиж би thrift хийсэн байна. За энэ дотроос хамгийн одоо надад таалагдсан нь болохоор мэдээ энэ хар даашин. За үнэхээр гоё тэр эмэгтэй хүний тэр оруулга одоо хүүхний оруулга тэр судлууд нь одоо яг бүр эмэгтэй хүний галбарыг харуулсан маш гоё даашин байсан. Даашинсны хувьд бол үнэхээр тасархай. Үдшилэг гоё баяр цэнгэнд явбал тасархаа даашин заас үсээ гоё янзлаад уруулаа будаад явбал үнэхээр гоё даашин санагдсан. $29 авсан. За ингээд хоёр дахь блог маань ингээд өндөрлж байна. Дараагийн 3 дахь блог болохоор ямар блог байсан бэ гэхээр Valentine's Day. За Valentine баяраар тохиолж хосуудын баяр тохиолдуулаад би блог хийсэн байна. Энэ мулаан даашин за өмсөд блогоо хийсэн байна. Зүгээр л ороод ингээд камераар бичих юм болов гэдэг нөгөө эхний 2 блог чинь тэгсэн чинь зүгээр камераар бичсэн шүү дээ. Тэгэж удаад орсон чинь би бүр шоконд орсон. Бүр тасралтгүй камер бичих аргагүй хүмүүс нэ шүлцтэй миний камер урдуур хойгоор маш хэцүү зураг авч ирсэн шүү яг энийг хийж хахад маш их хувц авсан. Яагаад гэвэл маш их том байсан учраас. За гоё. Вау, хитэн дааш үнэхээр гоё. Хитэн даашин зоод надад тасархаа байсан. Энэ артлын юу оруулга хүртэл тасархаа заяа. За тэгээд за энэ үргэлж энэ ирээ өмд бас гоё байсан. Тэгээд нөгөө нэг офс тим бэж үгтэй цамц бол үнэхээр гоё байсан. Одоо ч хүртэл өмсгöd үнэхээр гоё юм. Сэрүү татуулсан материалтай харахад гоё эмгтээлэг магцэгттэй харагдах юм цамц байсан. Энэ улаан өмд бас тасархай байсан. Улаан өмд вэйстэйг өндөртөө болохоор маш гоё надад таалагдсан. Даваа материалтай энэ улаан wine өнгийн тэр өмд бол маш гоё байсан. Мэдээж хамгийн гоё нь бол улаан юм цамц байсан. Энэ цамц бол үнэхээр гоё. Ягаад гэвэл яг нөгөө бүр шинээр байсан. Ялтагтайгаа байсан. Тэгээд мэдээж улаан өнгө бол заавал эмэгтэй хүний шүгэнд байх өнгө шүү дээ. Тэгээд энэ бүхэн нийлээд $62 болсон. Маш гоё байгааз. За ингээд блог тавлаа орой. Та ягаад жимсээ чи дөрөв хийх вэ гэж бодож байна. Блог 4 маань болохоор behind the camera гэдэг ганц би даасан блог байсан. Ягаад гэхээр би бас та бүхэнд хэрхэн блог хийж байгаагаа тий харуулъя гэж бодоод камерны артлын бичлэгээ блог болгож оруулсан байгаа.
Тэгээд энэ блог 3, блог 4 болохоор нэг бичлэг мөртлөө яг нэг нь болохоор уртлаасаа нэг нь артлаасаа ийм онцлог байсан шүү. Блог 4 бас их сонирхолтой байж магадгүй. Ер нь яаж блог хийдэг ингэж сонирхож байгаа хүмүүс бол миний блог 4-ийг үзвэл та бас жоохон мэдлэг авах нэ, мэдээлэл авах нэ. За ингээд блог 5 руугаа орцгоё. Хэрвээ ихээр нь авал килограмм бодоод яг нэг бүрчлэн авал багахан хэмжээр хэдхэн ширх хувцас авал $1.50 авах юм бэлээ нэг хувцсыг. Хэдэн хувцас авсан? 15. Хэдэн гэсч бүр 15 тий 15 хувцас авсан байгаа. 15-ын хувцас маань нийлээд $21 болсон. Ингээд блог 5-ыг эхлэе. За юу авсан харцгаах уу? Вау. Нэрээ даашин завсан шүү дээ. 2 даашин завсан. Нэг нь ийм хар дээр цэцэгтэй. Нөгөөх нь болохоор улаан дээр жижигхэн ийм цагаан оруулахтай тий. Вау, энэ даашин үнэхээр гоё байсан. Яагаад энэ даашин энэ 2 даашин зэрэг онцлж байгаа гэхээр ерөөс ямар ч тавч ороогүй. Ерөөсөө яг даавуугаар хийсэн. Тэгээд зүрүүлээд аталтаа буудаг. Аталтаа ингээд уйчдаг. Энэ үнэхээр 2 гоё даашин зүйсэн шүү нэрээ. Энэ 2 даашинт надад үнэхээр таалагдсан. За энэ шар цамц байна. Шар цамц гоё, шар юу цаглааж даашин цас гоё. Вау, тэ Banana Republic гэдэг бренди бас гоё марк байсан. Өө тийм. Энэ силк материалтай энэ $11.50 силк материалтай нэг 2 ханцын ингээд гоё юм юутай оруулахтаа надад айгу таалагдсан. Цад силк материалтай мөртлөө маш бүр гоё загвартай байсан шүү. Таашаа бол энэ хар нөгөө ийм топ байгаас тэг хүний нэгний ясыг гаргасан. Тэгээд ингээд зөрүүлсэн эрзэн энэ бол тасархаа байсан. Бас надад айгу гоё таалагдсан. Би одоо хүртэл өмсөж байгаа. Вау. За энэ нөгөө мөрн гарсан энэ нөгөө нэг шалгалтай улаан цамц маань бас гоё байсан. Энэ бол одоо яг одоо дулаан уйлралт те ингээд сэрүүтрсэн материалтай өнгөлөг тохот өнгөтэй энэ цамцууд тасархаа байсан шүү. Энэ дотроос хамгийн гоёыг нэрлэл гэвэл одоо энэ wine өнгийн улаан дуу цамц байгаа. Энэ цамцыг бол би нэрлэн маш гоё цамц. Үнэхээр гоё цамцын цамц гэсэн байгаа. За ингээд 6 руу явъя. За 6 болоод яасан гэж Мартин 8 тий Мартин 8-аар яг миний 6 блог 6 орсон байгаа. За блог 6 тэр чирээрөөсөө цүнх. Ерөөсөө цүнх. Би цүнхний хувьд болохоор тийм ээ Kate Spade, Michael Kors байсан, Adidas байсан, Coach байсан, Nine West байсан, Like брэнд байсан. Гэх мэтлээ ингээд нэг юм аваа хэдэн цүнх байсан. 13 цүнх байсан баг шүү. Tommy Hilfiger гэдэг бас нэг том цүнх байна. Steve Madden бас цүнх байсан. За гэх мэтлээ авахд бол хамгийн таалагдсан цүнх гэхээр надад бол энэ Kate Spade-ийн энэ ирээн үүрдэг цүнх болох үнэхээр гоё. Татвартай нь ямар гоё юм бэ тий. Вау, бүр ягаан. Яг миний теншн ягаан. Үнэ та намайг гайхаж байна уу? Үгүй чи одоо юу болоод ингээд амар тод ингээд тренер будаад ингээд самаас мууснаац ингээд бодож байна. Яах вэ? Би бас тий бас солиормоор л байна шүү дээ. Солиормоор л байна шүү дээ. Тий бас ингээд бас чинь хавар мааварлаад бас ингээд хаваршаад байгаа мó яагаад байгаа юм. Солиороод тэгээ солиороод яахгүй тий манайхаа. Йоо ингээд ямар ч гэсэн блог 6 болоод үнэхээр сак цүнх бол хүн бол эмэгтэй хүн болгон дуртай тий. Блог 7. За блог 7 vintage дэлгүүр бол айгүй сонирхолтой. Үнэс хувц хайж байгаа. Дээрс нь хямдхан хувц хайж байгаа. Шууд энэ дэлгүүрийг зориулж би бол хамгийн түрүүнд яг энэ хөдөлгөөрөөс сонгож хэлнэ. За энэ дэлгүүрт очисон чинь бол ер нь том нөгөө лаглаг брендинг тий хувцас бол бүр үнэхээр янз янзаар байлээ. Одоо энэ хар юу авсан бэ штэ жакет авсан бэ штэ ингээд хоёр талаараа гоё ингээд гараа хийцэн те юм шигтгээтэй үнэхээр дизайнтэй энэ дизайнлаг мөрөн юм гоё том дэвхгүр тэгээд яг нөгөө битүүсгэр ийм нарийнхан те тэгээд ингээд эрүүгээр энэ доотлон те үнэхээр гоё энэ жакет авсан байгаа. Тэгээд би хамгийн үнэтэй авсан. Энэ миний одоо 10 блогны хамгийн үнэтэй хувцас бол энэ жакет $35 авсан. Үнэхээр хүн хараад баг оо ямар гоё юм бэ? Хаанаас авсан бол гэж бодож бүр тэгж эргэж харахаар тийм гоё бүр тийм жакет байгаа. Тийм хэрдөө энэ гоё юг авсан байна. Подолк авсан байна. Хатгамалтай бас энэ хөөрхөн подолк авсан. Хатгамалтай подолк бас их гоё санагдсан. Миний хуушны тэмцээг сэргээсэн маш хатгамал нь их гоё санагдсан. Ягаан нөмрөг бас их гоё хөөрхөн эмэгтэйлэг бас их гоё нөмрөг авсан байж шүү тий. Энэ надад их гоё таалагдсан. За би нийт $74 блог 7 тассан байна. За блог 8. За блог 8-аар болохоор би өөрийнхөө ерөнхийдөө нөгөө side work ажил гэж ярьдаг шүү дээ. Үндсэн ажлыг хайж байгаа би энэ ажлыг хийдэг байгаа. Энэ болохоор их сонирхолтой их ажил гэж би бол миний хувьд айгүй фан ажил гэхгүй. Яагаад тэгэхээр
би одоо ингээд 40 хувцас ингээд аваад штэ тий одоо маш олон хувцас авч штэ тий. Тэгээ тэрнийхээ хажуугаар бас өөрийнхөө бас энэ сайт work ажлын хувцсыг бас авч энэ Poshmark гэдэг аппликейшн дээр зардаг байгаа. За энэ аппликейшн дээр болохоор их амар энэ аппликейшн маань хэрвээ таны аккаунт одоо хэрэггүй юм уу та ойрын үед хэрэглэхгүй хуцаад юм уу те ингээд зарж болдог аппликейшн энэ дээр тавиад тэгээд хүн авыг уул та хайцлал бадлаас аваад хаягийн бичээр явуулдаг ийм аппликейшн байдаг Америкт. Poshmark гэдэг. Ер нь янз янзын зөндөө олон Mercury ч гэдэг юм уу, eBay ч гэдэг юм уу, Amazon-оор зүрх зарж болно. Амар олон аппликейшн байдаг. Надад одоо энэ Poshmark нь илүү таалагддаг. Юу авсан байгааг харчээ. За энэ Betsy Johnson-ы энэ гоё шар пижак авсан байна. Энэ аюу хөөрхөн пижак. За Levi's-ийн гоё юм шаргал бэж өнгөтэй джинс авсан байна. Эрэгтэй хүний те. За Nine West-ийн аюу гоё жакет байсан, даун жакет байсан. Эмэгтэй хүний даун жакет large size. За Tory Burch-ийн энэ гоё том long sleeve гэж ярьдаг. Тий энэ цамцыг авсан. Polo-гийн цамц, эрэгтэй хүний цамц байсан XL. Тэгээ энэ улаан өнгөтэй ийм цамц байсан. Эдрийг бол би хямдхан аваад бас хөөрхөн үн нэмээд зарсан байсан. За ингээд миний side work ажлыг сонирхуул хэрвээ ийм ажил байдаг мэдвэл бас та сонирхож болох юм те. За ингээд blog 9. За blog 9 болохоор үнэнхээр сонирхолтой миний хувьд сонирхолтой blog 9 болсон. Яагаад гэвэл би азтан шалгаруулсан байгаа. 2022-нд би азтан шалгаруулсан байгаа. Энэ азтангаар бол Тэмүүдэн гэх хөрхөн 20 хэдэн настай айгүй хөрхөнтэй залуухан охин тодорсон миний азтангаар. Тэгээд энэ азтантаа зориулаад би хувц авсан байгаа. Тэгээд жоохон чаленж юм байсан. Яагаад чаленж юм байсан гэхээр би ч өөрөө S өмсдөг зав. Тэгсэн чинь нөгөө охин маань XS өмсдөг. Бурхан минь. Oh my god. Яасан гэсэн чинь би ч S өмсдөг. Надад хувц олдно гэдэг бас л чаленж штэ. Тэгсэн чинь бүр намайг чаленж тавьчихсан энэ охин XS. Яг Америкч нэлээд том тэг биетэй байхгүй. Тэгсэн чинь би чинь өөрөө хувц авах гэж баг хүүхдийн тасгалуу заримдаа орон зай бүр баг орон шүү. Өсвөр насны хүүхд тасгалуу орж юм авдаг. Тэгсэн чинь энэ охин маань бүр XS-сэн би 2 дэлгүүр яг үүндээ 2 дэлгүүр орж иж энэ хувцасаа сонгосон. Тэгээд энэ охин маань хувц маань таалагдсан. Таалагдсан. Үнэхээр даруух охин байсан. Би ч юм болохоор жоохон extrovert охин шүү. X охин гаваач чинь. Extrovert хүн шүү. Тэгсэн чинь би өөрийнхөө бас stylish ингээд хөрхөн бас юм авсан тий одоо жишээ нь удаан өмд цамц хоёр амар гоё материалтай тий улаан мөртлөө маш гоё материалтай энэ охинд маань үнэхээр гоё зогсон. Тэгээ даваа материалтай хамгийн гол нь даваа материалтай. Тэгээд энэ гутал авсан, Zara-гийн энэ гутал авсан байна. Энэ үнэхээр гоё. Ямар ч гэсэн газтангаа сэтгэл хангалуун баярлаж чадсандаа би баяртай байгаа. За тэгээд нэг юм хэлэхэд Jimses blog гэдэг Facebook page дээр мэн те follow хийгээд миний бүх мэдээллийг энэ цаг алхам аваарэ. Яагаад тэгэхээр би удахгүй дараагийн азтнаа тодруулж танд Jimses blog-ийн илгээн чичнэ. Тийм учраас цаг алхам миний Facebook page-ийг дагаарай. За ингээд 10 дахь блог үнэхээр crazy 10 дахь блог үнэхээр crazy. Яагаад гэвэл Severs гэдэг дэлгүүрээс анхудаа орсон. Энэ үнэхээр Severs гэж чадсан. За ингээд юу авсан сонирхуулъя. За Severs-ээс бол пижак авсан, 2 пижак авсан. Нэг нь удаан пижак байна. За нөгөөх нь шар пижак байна. Wow, дашинс байна. Тэгээд бас нөгөө нэг юм урт өмд юм шиг дашинс болдог бас нэг джинсэн юу байна. Тэгээд энэ бэлтгэлийн цамц байна. За ингээд энэ хэдэн хувцсыг авсан. Үнэхээр хямдхан мөртлөө материал сайтай гоё дэлгүүр байсан. Энэ бас айгүй том дэлгүүр байсан. Бүр ингээд 2 давхартай, нэг давхар бүр 2 дээд давхарт нь хүүхдийн хувцс юм уу айгүй их юм байсан. За ингээд энэ 10 блог хийжээ. 10 блог хийсэн байж юу? 10 блог. Oh my god. Миний хувьд бол lot тийм ээ. Миний хувьд бол маш их тийм юу байлаа. 10 блог байлаа. Чаленжийн сонирхолтой бүгд бие биенээсээ өөр дэлгүүр орсон, өөр хувцс авсан юм блог байлаа. Хэрвээ танадаас асуулт те Жимсээ чамд аль хувцсны илүү таалагдсан бэ? 10 блогны ард гараад энэ өндөрлгөөс яриул гэвэл. За энэ өдрөөс ярих гэвэл ямар хувцс илүү таалагдсан бэ гэхээр би бол хамгийн түрүүнд би нөгөө vintage дэлгүүр ороод хар пижак тайлбарлана одоо энэ доор байгаа. Энэ харж байгаа энэ хар пижакыг хэлнэ. Яагаад тэгэхээр энэ чимэглэл нь маш гоё. Өрмөц дизайны хувьд өрмөц байж чадсан. Энэ болохоор миний энэ 10 блогийн хамгийн үнэтэй хувцс байж чадсан. $35 авсан. Хоёр дахь нь юу гэхээр надад нөгөө юу таалагдсан.
даашинс таалагдсан. Одоо энэ 18 доллар авсан энэ ногоон энэ складта энэ даашинс таалагдсан 18 бас л үнэтэд орно. За 3 дахь нь болохоор чам надад юу таалагдсан юм бэ гэхээр миний даашинс нөгөө бас нөгөө хар даашинс нөгөө одоо энэ хар даашинс надад таалагдсан. Яагаад тэгэхээр үнэхээр гоё эмхтэн үний нөгөө бикусыг гаргаж харагдсан. Тэр одоо шугам оруулж байгаа оруулгууд үнэхээр цаг. За энэ 3 зүйлс надад үнэхээр таалагдсан. За би хариулчтай. Одоо тань миний 10 блогоос айл хуудсанд илүү таалагдсан бэ? Та комент хэсэгт комент ч үлдээгээрэй. Надад бас сонирхолтой байж шүү. Тань ч сонирхолтой байна. За ингээд өнөөдрийн миний блог 11 дуслаа. Тэ? Ингээд 10 блог дахиад хийгээд дахиад бас энэ дүгнэлт хэсэг хийн. Тэрнтэй минь хамтаа өргөж миний блогтай хамт байгаараа. Subscribe тавчаа нэрээ мартагшаач. Энэ доороогоо subscribe тавчаа дарахаа бити мартараа. Ингэснээр та миний блогийг дэмжиж байгаа хамгийн том дэмжлэг байгаа шүү. Жимсэдээ өргөж хамт байгаараа таныг уйдахгүй. За ингээд Драгийн блог хүртэл түр баяртай. Give it to me like